Улаан-Удэ хотод Улаан-Удэ төгжрөлгүй хот уралдаан өндөрлөлөө. Уралдаанд нийт 160 гаруй санал ирсэн байна. Санаанууд нь гудамж өргөдгөхөөс эхлээд явган зорчигчдыг авцамаас дээгүр гаргах хүртэл олон төрөл байжээ. Шилдэг хувилбаруудын зохиогчдыг шагналсан байна. Энэ уралдааны зохион байгуулах санаа гараад оршин суугчдаас ийм их идэвхтэй хариу ирнэж огт төсөөлөөгүй. Нийт 160 санал ирсэн. Санал бүрт 8-10 хүртэл шийдэл багтсан байсан. Өөрөөр хэлбэл иргэд үнэхээр идэвхтэй оролцсон. Зарим цаасан дээр хандагаар зурсан бол зарим маш гоё график боловсруулсан байсан. Санал маш их ирсэн учраас бид уралдааны хугацаа хүртэл сунгасан юм а. Уралдааны ялагч Баяр Павлов 8 төрлийн шийдэл санал болгосноос Гуйбышевийн гудамжийг өргөгдөх санаагаараа тэргүүн байр эзэллээ. Ингэснээр Барсеева Гуйбышевийн уулзвар болон тухайн гудамжны нэвтрүүлэх чадварыг сайжруулах боломжтой гэж үзсэн байна. Тэрээр төрлөх хотоо илүү тав тухтай, аюулгүй болгоход хувь нэмрээ оруулах нь шагналаас илүү чухал гэдгийг онцоллоо. 1 тонн бензин хожих сайхан л байна. Гэхдээ би энд ял тавахын төлөө ирээгүй. Ямар ч хамгүй шагнал хүртэл хангалттай гэж бодож байсан. Харин миний ажлыг үнэлж бүр 1-р байр өгсөнд баяртай байна. 2-р байрт орсон Доржи Балжинов барилгачдын өргөн чөлөө ба Баявая гудамжны уулзварын хөдөлгөөнийг өөрчлөх санал дэвшүүлж 500 литр түлшээр шагнууллаа. Хүрэл байр эзэлсэн Эрдиний Аюушев Октябрийн гудамж ба Октябрийн 50 жилийн ойн өргөн чөлөөний уулзварт тойрог хөдөлгөөнд зохион байгуулах санал гаргаж 300 литр түлш хүртсэн байна. Мөн хамгийн идэвхтэй оролцсон 10 хүнийг тусгай номинацаар шагнажээ. Бүх ялагчид болон нэр дэвшигчдэд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Та бүхний итгэх санаачлаг оролцоонд баярлалаа. Ирүүлсэн бүх санааг наривчлан судалж хэрэгжилтэд тусгана гэдэгт итгэлтэй байна. Улаан-Удэ хотын дэд бүтэц хариуцсан хотын даргын 1-р орлогч Сергей Гашев уг уралдаан бодит үр өгөөж харуулсан бөгөөд цаашид дахин зохион байгуулагдана гэдгийг онцоллоо. Нарийн уялдсан уян зөөлөн хөдөлгөөн бүрийн цаана асар их хөдөлмөр, олон цагийн бэлтгэл нуугдаж байдаг. Балет бол гоо үзэсгэлэн, хүч чадлын төгс хослол. Ийм гайхамшигт урлагийн ертөнц Бүжгийн коллежийн хананд оршиж байна. Биеийн ачаалал зарим нэгэнд маш хүнд тусдаг, заримд нь арай амар байдаг. Харин жил ирэх тусам илүү их таашаал авч эхэлдэг. Учир нь хүн өөрөө төлөвшөж, баримтнал байхаа болж илүү гоё, уян зөөлөн хөдөлгөөн хийхийг хүсдэг болтгоо. Хүмүүс балет гэхээр ихэвчлэн уян налархаа үзэсгэлэнт бүсгүүчүүдийг төсөөлдөг. Гэвч энэ хатуу дэг журамтай нарийн урлагт залуусч өөрийн байр суурийг олж байна. Оюутнуудын хэлснээр коллежийн сургалт өндөр түвшинд явагддаг. Зарим нь бүр өмнөх сургуулаа орхин энэ урлагт бүхнээ зориулахаар иржээ. Тэдний нэг нь Савалеви Гравой. Тэрээр өмнө эрхүүд сурч байж. Тэнд сургууль дөнгөж нээгдсэн. Тиймээс бүх зүйл бүрэн төлөвшөөгүй. Энтхийг шиг мэрэгжлийн түвшин зохион байгуулагдаагүй байсан. Энэ л хамгийн том ялгаа юм. Чамд таалагдж байна уу? Да, мне очень нравится. Тийм ээ, маш их таалагддаг. Тайзан дээр гараад тэр уур амьсгал, тэр мэдрэмж, адреналиныг авахын тулд бүлгэлдэг юм. Адреналин. Ради этого танцуешь. Энд хүүхдүүдийг жинхэнэ мэрэгжлийн багш нар сургадаг. Тэдний нэг нь олон жилийн туршлагатай. Бурятийн ардын жүжигчин Баяр Жамбалов юм. Тэрээр балетийн зарим нууцаас хуваалцлаа. Эмэгтэй балет. Энэ бол балерина нь сэтгэлээсээ нисэж хөлний таталд уян голыг байрлуулыг харуулдаг. Харин эрэгтэй балет бол илүү эр зөргийн шинжтэй. Бид юуны өмнө хамтрагчид учраас балерины гоо сайхныг харуулах ёстой. Өргөлтүүд хийдэг. Мөн вариац гэдэг хэсэгт бид өөрсдөө хөсөрч бие бэлдрийн хувьд маш сайн хөгжсөн байх шаардлагатай. Манай зөвхөн оюутнууд биш, бага насны сурагчид суралцдаг. Тэд 10-аас 11 настайтай буюу 5 дугаар ангиас эхлэн ирээдүйн балетын жүжигчин болох замлаа эхэлдэг. Манайд сурах маш сонирхолтой. Учир нь манайх нэгдсэн сургалтын системтэй. Энгийн хичээлүүд болох орос хэл, математик, уран зохиолтой зэрэгцэн мэргэжлийн хичээлүүд ортгоо.
День открытых дверей в колледже имени Сеханова Абашевийн нэрмжит коллежийн нээлттэй хаалганы өдөр тун удахгүй болно. Оролцогчдод зөвхөн сургалтын үйл ажиллагаатай танилцаа зогсохгүй, бүжгийн ертөнц, эхлэл, тоглолтын тусламж авах боломжтой. Тоглолт 3 дугаар сарын 20-нд болно. Софья Петрова, Данил Щербаков. Новости дня. Они не тускнеют. Эдгээр гоёл чимэглэлүүд өнгөө алдаж гандахгүй. Онцог үлрэх тусам уламж гоёмсог болж эрдний тансаг өнгө аясыг өөртөө шингээжээ. Энэ үзэгсэлэнд 1970-ад оны Чехословакийн алдарт гоёл чимэглэл онцгой анхаарал татаж байна. Чех шилний тунгалаг байдлын нууцыг урчууд 100-аар хадгалж ирсэн гэдэг. Хранили веками. Би санаж байна. Манай ээжид ийм гоёл маш олон байсан. Би ч зүүж уддаг байлаа. Маш гоё шилтэй. Металл хүрээ нь маш найрын. Харин гол өнгө нь болор чулуунууд дээр төвлөрдөг. Маш гоёмсог, баяр баясгалан авчирдаг гоё чимэглэлүүд байсан шүү. Чехословацкая. Чехословакийн шил маш өндөр үнэлэгддэг байжээ. Түүнийг хайрлан хадгалж үеэс үед уламжлуулдагч байж. Гэхдээ цаг хугацааны хувьд үзэгсэлэнд зөвхөн шилэн эдлэл бус керамик, хуу, арьс, төрөл бүрийн металлаар хийсэн винтаж гоёл чимэглэлүүдийг ч дэлгэн үзүүллээ. Хамгийн гол нь эдгээр нь тус бүрдээ өөрийн гэсэн бяцхан түүхийг агуулж байна. Истории. Хүмүүс ихэвчлэн ээж эмээгийнхээ ингрийн зүйлд хүзүүний зүйлтийг таньдаг. Таниад баяр баясгалан төрүүлдэг. Эдгээр нь миний залуу наснд байсан гоёл чимэглэлүүд юм аа. Тиймээс надад ч бас дурсамжийн өнгө аястай санагддаг. Всего здесь Үзэгсэлэнд нийт 89 үзмэр тавигдсан байна. Зохион байгуулагчдын хэлснээр цаг хугацааны увдс бол үе үеийг холбосон яриа юм. Эмээ нар ач охидтой загварын эхлэлийг харуулж, харин залуу бүсгүүчүүд өнөөдөр винтаж дахин модонд орж байгааг гайхан биширч байна. популярности. Ирхүү хотын иргэд зочдыг цаг хугацааны увдс үзэсгэлэнт хүрэлцэн ирэхийг урьж байна. Дурсаж, гайхаж, винтажд дурлаарай. С экспонатами Үзэсгэлэн өдөр бүр 10-аас 18 цагийн хооронд үзэх боломжтой. Алина Гурская, Иван Прокудин. Специально для программы «Новости». Жита хотод онцгой хэрэгцээтэй хүүхдүүд 2 дахь жилдээ цуглан хурд, хүч, авхаалжаа сорж байна. Энэ жил бүх Оросын Спартакиадын бүсийн шатанд өөр байгалийн хязгаарын Краснокаменск, Каримск, Чита болон бусад олон тойргоос ирсэн 12 баг оролцож байна. Энэ жил манай Спартакиадад нэлээд олон хүүхэд ирлээ. Манай Спартакиадын гол зорилго бол хүүхдүүдийг дасан зохицуулах, өөрсдийн боломж чадварыг харуулах, мөн хоорондоо танилцах юм. Энэ жил 80 гаруй сурагч оролцлоо. Тэдэнд зориулсан тусгай хөтөлбөр бэлтгэжээ. Хүүхдүүд дартс тоглоомоор чадвараа сорж, даамаар өрсөлдөж, уртын хараалтад хүч үзлээ. Краснокаменск хотын 10 дугаар сургуулийн сурагч Мария Старцева энэ тэмцээнд 2 дугаагаа оролцож байна. 6 дугаар ангийн сурагч өөрийгөө хамгийн төсвөртэй гүйгч хэмээн тодорхойллоо. Би зогсолтгүй гүйж чаднаа. Спортоор хичээлдэггүй, хөнгөн атлетикч үү? Үгүй, хичээлдэггүй. Сайн сургуультай биеийн тамирын хичээлтэй сайн юм аа. Тэгээд л сонгогдсон байхгүй юу? Анх удаа оролцож байгаа хүүхдүүд ч байна. Тэдний хувьд энэ спартакиад нь өөрийгөө сорих, шинэ найз нөхдөд болох, спортод хязгаар гэж үгүйг батлах боломж юм. Харин ялагчид өөр байгалийн хязгаарыг төлөөлөн улсын шатанд өрсөлдөнө. Эльшат Сафаров, Владимир Николаев. Владивосток хотын ботаникийн цэцэрлэгийн хүлэмжид хаврыг төрүүлж өгтийн нэртэй үзэгдэл нэгдэж 100 гаруй төрлийн ургамал дэлгэгдэжээ. Энд энгийн нүдэнд тасал болсон цэцгүүдээс гадна ховор төрлүүд ч багтсан байна. Мөн 80 сортын нийт 3500 орчим алтан зул цэцэг дэлгэрч байна. Судлаачдын хэлснээр дэлхий дээр гараа аргаар бий болгосон 60,000 гаруй спорт алтан зул байдаг байна. Энд нарцисс, гиацинт, хянадокса, крокус, цикламен, примула зэрэг дэлхийн янз бүрийн бүс нутгийн хаврын анхны цэцгүүдийг дэлгэн үзүүлж байна. Ер нь үзэгсэнд 7000 гаруй цэцэг анхлын үнэртэй ургамал оролцож байгаа нь жилийн хамгийн сайхан улирал бол хавар гэдгийг харуулж байна. Ботаникийн цэцэрлэгийн хүлэмжинд 3000 гаруй төрлийн халуун бүсийн ургамал байдаг. Мөн одоо янз бүрийн азалия цэцгүүд олноороо дэлгэж байна. Хотын иргэдийн хэлснээр хүлэмждэг хаврын дэлгэрэлт нь үнэхээр онцгой уур амьсгалыг бүрдүүлдэг гэжээ. Зочид алтан зул, нарцисс зэрэг зөөлөн цэцгүүдээс эхлээд экзотик орхидей, ховор төрлүүд хүртэл ургамлын өнгө, төрөл зүйлийн баялаг байдлыг онцолж байна.
потрясающе. Үнэхээр гайхалтай. Ботаникийн цэцэрлэг бол миний хамгийн дуртай газар. Энд үргэлж хавар, үргэлж 100 байдаг. Ургамлууд нь үнэхээр гайхамшигтай. Ботаникийн цэцэрлэгийнхэн тэднийг маш их анзарч биднийг жилийн турш баярлуулдаг. Энд байгаа алтан золууд үнэхээр сайхан сэтгэлд төрүүлдэг. Хотын бидэнд ийм баяр баясгал өгдөг бүх ажилтнуудад баярлалаа. Владивостока и гостям нашего города. Выставка висит. Ботаникийн цэцэрлэгт болдог хаврын цэцгийн үзэгсэл нь жил бүрийн тод өнгө аяс бүхий үйл явдал болж хүмба байгалийн холбоог бэхжүүлэхэд хувь нэмрэн оруулдаг юм. Мөн ургамлын талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлж улирлын гоо сайхныг тодтогч байна. Иннокентий Кычкин, Владивосток. Формула 1-ийн Хятадын Гран-при Шанхай хотын эдийн засгийн хүчирхэг хөтөлбөр болж байна. Энэ бүхэн нутгийн голоод Жоу Ган Югаас эхэлжээ. Сүүлийн жилүүдэд автоспорт болон Формула 1-ийн соёлыг тун их сонирхоод эхэлсэн. Энэ спортыг болон эх орноо төлөөлөх нь миний хувьд нэр төрийн хэрэг. Илүү олон залуу уралдаанчид мөрөөдлөө дагаж амжилт төрнө гэж найдаж байна. Энэ жил гол үйл явдал зөвхөн барианы шугамар хязгаарлагдсангүй. Гран-при олон улсын аялал жуулчлалыг идэвхжүүлж, соёл, зугаа цэнгэл, жижиглэн худалдааны салбарт жинхэнэ хэрэглээний өсөлтийг бий болгож байна. Үнэн дээр хот бүхэлдээ хурд хэв маягийн наадан болж хувирчээ. Бид соёлын хувьд шинэ алхам хийхийг зорж байна. Жишээлбэл Gentle Monster зэрэг орон нутгийн брэндүүдтэй хамтран ажиллаж зөвхөн 3 өдрийн уралдааны үеэр биш, жилийн турш оролцоогоо мэдрүүлэхийг хүсэж байна. Бид орон нутгийн нийгмийн нэг хэсэг болохыг зорж байна. Хятад улс өнөөдөр технологи, инновацийн салбарт дэлхийн тэргүүлэгчдийн нэг болсон. Тиймээс бид хятадын технологийн компаниудтай шинэ төслүүд хэрэгжүүлэхийг зорж байна. Ийм формат нь дэлхийн томоохон брэндүүдийг татаж байна. Эд шидийг мэдэр нэртэй шинэ компанид ажлын хүрээнд Walt Disney болон Формула 1 нэгдэж, Mickey, Minnie Mouse нар уралдааны хувцастаагаар гарч иржээ. Энэхүү хамтын ажиллагаа хэрэглэгчдэд цоо шин туршлага бэлэглэж байна. Бид Формула 1-ийн гол түншүүд болох Gentle Monster, Uniqlo, Minnesota хамтран эрч хүчтэй маркетингийн цуврал арга хэмжээнүүдийг эхлүүлсэн. Mickey загвартай шинэ автобусыг танилцуулж, Mickey and Friends дөрүүд Формула 1-д дуртайгаа орчин үеийн хэв маягаар илэрхийлж байгаа юм. Уралдааны амралтын өдрүүд хэрэглээний дэвхийг хүчтэй өдөх болно. Гол сурталчилгааны нэгэн арга хэмжээ болох тогон тугны карнавал анх удаа Шанхайн 4 гол үзмэрийг холбож хотыг бүхэлд нь Формула 1-ийн тоглоомын талбар болгоно. Бид хотын аялал жуулчлалын боломжийг нэмэгдүүлж, жочдод Шанхайн эрч хүчийг бүрэн мэдрүүлэхийг зорж байна. Энэ нь хятадын хөгжлийг дэлхийд харуулах боломж юм. Жишээлбэл манай 24 цагийн картингийн зам хотын унтдаггүй хэмнэлийг мэдрүүлэх боломж олгодог. Формула 1-ийн хуанал аль хэдийн шүтэн бишрэгчдийн хувьд дэлхийн аяллаа газрын зураг болжээ. Албан ёсны мэдээлэлээр Хятад дахь үзэгчдийн тоо 221 саяд хүрч 1 жилийн дотор 39% өссөн байна. Ийм идэвхтэй фэн соёл нь Шанхай Гран-пригийн амьд эрч хүч юм. Бид Канадаас ирсэн. Бид Оросоос ирлээ. Сидней, Австрали. Баасан гарагаас нэм хүртэл жинхэнэ баярын урамсгалд автдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн фанатуудтай хамт цагийг өнгөрөөдөг. Миний бодлорын нул календар дах хамгийн олон улсын уралдаануудын нэг. Хөдөлгүүрийн нэжигнэн хотын хэмнэл нийлсэн Шанхай Формула 1-ийн Хятадын Гран-при 3 өдрийн уралдааныг бүтэн сарын эдийн засаг, соёлын идэвхжил болгон хувиргаж чаддгийг харуулж, дэлхийн их хотуудад шинэ жишг тогтоож байна. Ухан хотын төв эмнэлэгт хиймэл оюунхан нэвтрүүлсэн нь зүгээр нэг туршилтын хөтөлбөр биш, харин бодит хэрэглээ болжээ. Түүнийг бараг 20 төрлийн эмнэлзэн үйл ажиллагаанд ашиглаж байна. Үүнд эмгэг судлалын шинжилгээ, эмнэлгийн бичиг баримт бүрдүүлэлт, бясалгалын үеийн тусламж хүртэл багтана. Өмнө үлсгийн үеэр би өвчтнийг биш компьютерийг харан өвчтний түүх бичих шаардлагатай болдог байсан. Харин одоо хиймэл оюухан бидний яриаг сонсож, үзлэгийн тэмдэглэлийг автоматар бүрдүүлдэг. Ингэснээр би өвчтөнтэйгээ илүү ихээр харьцаж, тэд өөрсдийг хөндлөж байгаагаа мэддэг. Харин надад тэдний биеийн байдлыг илүү анхаарах цаг зав гардаг болсон юм а. Эмгэг судлалын лабораторид хиймэл оюунд хамгийн их хөдөлмөр шаардсан ажлын нэг болох гистологийн шинжилгээг даалгажээ. Хүний эдийн маш нарийн зүсмэлийг микроскопоор зураг авч, хиймэл оюун ухаан хэдхэн секундын дотор онцгой анхаарал шаардсан хэсгүүдийг ялган гаргадаг байна. Бид өдөрт ойролцоогоор 1500 слайд боловсруулдаг. Хиймэл оюухан ажлын бүтээмжийг 20-30% нэмэгдүүлж, онцлогооны алдаанаас сэргийлэхэд тусалдаг. Бид мөн 25 имлэгийг нэг дижитал сүлжээнд толбосон, урд нь хагас өдөр үргэлжлэдэг байсан зөвлөгөө одоо 3-5 минутын дотор явагддаг болсон.
А теперь проходит за 3-5 минут. Мис заслын өрөөнд хиймэл оюун ухаан, навигаторын үүрэг гүйцэтгэж, тухайн эрхтний 3 хэмжээст дижитал зураглал үүсгэн хагалгааг нарийн төлөвлөх боломж олгож байна. Өнөөдрийн өвчтөнд уушны 23 загнала нийлэлсэн хиймэл оюун ухаан болон 3D сэргээн дүрслэлийн тусламжтайгаар мис засалж, рентген хараатай мэт ажиллаж чадна. Бид гүн байрлсан загналуудыг яг таг авч эрүүл эдийг аль болох хадгалж чаддаг. Эмнэлгийн удирдлагын хувьд энэ бүхэн нь гэрээс эхлээд эмнэлэг, дараа нь дахин гэртэнд хүргэх ухаалаг, эрүүл мэндийн үйлчилгээний томоохон системийн нэг хэсэг юм. Хиймэл оюун ухаан бидний боломжийг тэлж байгаа. Энэ нь эмч нарт үнэхээр чухал зүйл төвлөрөх боломжийг олгодог. Бид хүний эрүүл мэндийн бүхэл мөчлөгийг хамарсан ухаалаг экосистемийг бүрдүүлж байгаа. Энэ нь хүн бүрийн амьдралын чанарыг сайжруулна гэдэгт итгэж байна. Это повысит качество жизни каждого человека. Микроскопоос эхлээд мис заслын худаг хүртэл, жороос урьдчилан сэргийлэлт хүртэл Ухан хотын төв эмнэлэгт хиймэл оюун ухаан ирээдүй биш, харин өнөөдрийн бодит байдал болжээ.